хэрэглээд төслийн ач холбогдол, гол ач холбогдлыг аягүй харж байна. Тэгээд цаашлаад оюутнуудын чадварыг яг нэмэгдүүлэх талаар. Тэгэхээр нэг ийм асуудал ажил олгогчдын хувьд одоо ихтэй сургуулиудад ер нь одоо байнга тавьдаг. Тэр нь юу гэхээр одоо хичнээн одоо мундаг төгсөгчийг бэлдээд гаргалаа ч гэсэн ажил олгогчийн одоо хэрэгцээ шаардлага нийцүүлэхийн тулд бид нар тодорхой хугацаа зарцуулаад байна. Дор хаяж нэг жилийг бид бүхэн энэ төгсөгчийг өөрийн ажлын байранд бэлтгэхийн тулд зарцуулаад байна гэсэн нэг ийм асуудлыг бол байнга төвшүүлдэг. Тэгээд энэ чиглэлээр санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд бол бид нар бас өөрсдийнхөө алхмыг бол хийж исэн. 2013 оноос Киприйн Никосигийн их сургуультай хамтарсан хөтөлбөрийг бол хэрэгжүүлээд ерөнхийдөө ажил суралцж явах хугацаанд нь одоо дадлагжуулах ямар боломжууд байдгийг бэ гэдэг дээр ажиллаж исэн. За мөн 2015 оноос эхлээд бид бүхэн бас энэ чиглэлээр бол өөрсдийн онцлог бүхий шатлсан хөтөлбөрийг бол хэрэгжүүлж исэн юм туршлагатай л да. За мөн одоо яг ажлын байрандаа элсэгч буюу яг ажил олгогчтой хамтарсан хөтөлбөрөөр одоо энэ сургалтыг явуулах ийм одоо туршилтуудыг ч гэсэн хийжсэн. Тэгээ энэ төслийн хүрээнд одоо санхүү эдийн засгийн их сургууль хамтарснараа бид бүхэн бол үр дүнгээ юу гэж харж байгаа вэ гэхээр ганц сургууль бол одоо бас тийм тодорхой юм дөрвтэй юм өөрчлөлтийг хийхэд бол хэцүү юм аа. Тэгээ нэгэнт одоо энэ дээд боловсролын салбарт одоо энэ асуудал бол одоо тулгамдаад байгаа асуудал учраас нэг шийдэхийн тулд хамтаараа ажиллах хэрэгтэй байна. Олон сургуулиуд бас өөрсдийнхөө даваа талуудыг туршлагуудыг нэгтгэх хэрэгтэй байна. Дээрээс нь олон улсын сайн туршлагуудыг тэр дундаа Европын холбооны одоо сургуулиуд бол их сургуулиуд бол яг энэ чиглэлээр бол маш их олон жилийн туршлагатай ажлын байран дээр суурилсан дадлах цорилсан сургалтуудыг хэрэгжүүлж исэн энэ олон жилийн сайн туршлагатай. Тэгэхээр энэ олон одоо улсын сайн туршлагыг бас шингээгээд тэгээд ажил олгогчтойгоо хамтраад ерөнхийдөө Монгол улсад энэ оюутныг төгсөгчийг яг ажлын байранд нь бэлтгэхэд одоо хэрэгтэй нөгөөхөө боломж нөхцөл хууль эрх зүйн орчинд тохирсон юм тогтолцоог бий болгож авах зорилготой энэ төсөл. Тэгээд дээрээс нь оюутнууд одоо энэ сургалтыг үйлдвэрлэсэн оюутнуудын одоо чинь өмнө дадлагын хэлбэр нь ямар байсан одоо дээрээ нэмэгдээд одоо оюутнууд ямар чадвар ер нь бол одоо өмнө бол их сургуулиуд дээр их дадлага бол ихэвчлэн богино хугацааны дадлага өгдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг 6-аас 9 кредит орчим за тэгээд ихэвчлэн одоо амралтын хугацаагаар үргэлжилдэг ч юм уу нэг юм богино хугацааны дадлагууд өгдөг. Тэгэхээр одоо бол яг суралцж явах хугацаанд өөрийнхөө мэргэжлийн чиглэлээр одоо дадлагч тэгэхээр нэгсэндээ суралцсангаа бас ажиллах тийм ээ дадлагж явах юм боломжуудыг давхар бий болгож өгнө гэсэн үг. Тийм учраас магадгүй оюутнуудын маань суралцах нийт одоо хугацаанд дадлагын хугацаа бол нэлээд ахиу болно гэсэн. Дор хаяж нэг жилийг бол дадлагтаа зарцуулах боломжтой болж эхэлнэ. Тэгэхээр энэ цаана бол одоо дадлага хийх тэр орчин одоо нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ? Ажил олгогч маань тийм энэ дээр ямар ажиллах вэ? Магадгүй цаашлаад энэ дадлагчж байгаа оюутнуудыг ингэж дэмжиж байгаа ажил олгогч нарыг төрөөс яаж дэмжих ёстой юм бэ гэдэг ингээд төр хувийн хвшил ихтэй сургуулиудын хоорондын тогтсон юм загвар гарч ирэх ёстой. Тэгснээрээ бол одоо залуучууд хэрэгтэй л зүйл болно л да. За баярлалаа.